Та бүхний аврагiri би өнөөдөр үнцэрхүү үзлийн тухай яриагаа цааш нь үргэлжлүүлэх юм болов уу гэж шийдлээ. Тэгээд яриагаа үргэлжлүүлэхийн өмнө би нэг юм талаар ярмаар байна. Би сая хэсэг өвчин тусаад би хүндрээд жоохон хэцүү байлаа. Тэгээд бас бодож л байлаа л да. Монголчууд маань өөрсдийгөө одоо хорлох чимээгүүдээ зарлчжээ. Өөрсдийнхөө үр удмыг хорлож байна. Өөрөөр хэлбэл одоо Улаанбаатар хотын хоймор мэдээж энэ урд богд ууланд сууж болохгүй. Тийм учраас энэ хоймороор дүүрэн одоо ийм гэр хорвол заларчиж тэгээд баахан ийм яндан зоогоод нүүрс шатааж байна. Тэгээд агаар бохирдуулсан. Агаар бохирдоод ирэхээр чинь одоо хүний уушиг тий уушиг гэмтэн тэгээд баахан ханаад том уушигны өвчтэй хүмүүс ихсэж байна. Мэдээж уушиг бол одоо хүчил төрөгчөөр цусыг одоо баяжуулдаг. Тэгээд цус бохирдно. Тэгээд цусаа дагаад бидний зүрх судас бохирдж байгаа. Тэгээд баахан зүрх судасны өвчтэй, цусны өвчтэй хүмүүс элбэгшиж байна. Тэгээд энэ ч бол одоо мэдээж бага насны хүүхдүүдэд хамгийн хүн дээр тусч байна. Тэгээд фэйсбүүкээр дүүрэн бяцхан цэцгээ, бяцхан тий янз бүрийн тийм өвчтөд төрсөн, цусны өвчтөд төрсөн. Гадаад дэмжлүүлэхэд одоо тэдэнд төгөр хэрэгтэй байна. Туслаач гэж тий. Тэгэхээр чин одоо энэ утаатай тэмцэх хэрэгтэй байна. Тэгээд би бас боддгийн энэ өмнө одоо захиргааталтын үед үр хөвгүүдийн татвар гэж байсан. Өөрөөр хэлбэл чи насанд хүрсэн хүн мөртлөө одоо үр хөвгүүдгүй бол чи улсад татвар төлдөг байсан. Үүнтэй адилхан хэрвээ та Улаанбаатар хотын газар нутагт хашаатай тэгээд түүндээ нэг тийм яндан зоогоод агаар бохирдуулж байгаа бол удган модны татвар гэж өгөх төлөх ёстой. Өөрөөр хэлбэл тийм тусдаа ургасан ганц мод тийм. Мод тарьж сурах хэрэгтэй. Яагадгүй Монгол хүн тэнгэр язгуур гэдэг шүү дээ. Мод тарьж чадахгүй бол ямар тэнгэр язгуур байх вэ? Тэ? Тэгээд тариад мод ургадаг газар та амьдраад яах вэ? Тэр газар их хортой байна шүү дээ. Ургамалж урахгүй тийм. За тэгээ энэ бол миний дээр энэ утаатай тэмцэх бодол захиргаадах хэрэгтэй. Яагаад гэвэл Чингис хаан бол жинхэнэ захиргаадагч. Тэгээд Чингис хааны үед одоо Монгол улс хөгжсөн гэх юм бол ер нь сайн захиргаадчлээс монголчууд хөгждөг гэсэн үг болох гэдэг юм. За тэгээ үнцэрхэг үзэл. Би үнцэрхэг үзэлтэн яагаад гэвэл би одоо би өөрийгөө нэг ургамал гэж үзэх юм бол би үндсээ анхаардаг. Тэгээд би үнцэрхэг үзэлтэй юу харшилж байна гэж тэгж яриад байгаа. Би өмнө ярьсан. Олон ургач үзэл Монгол хүний үнцэрхэг үзэлтэй одоо харшилж байна. Тэгээд энэ бурхны шашинч одоо бод мөрийн зэрэгч одоо олон ургач үзэл гэсэн нэг тиймэрхүү юм байдаггүй. Зөвхөн буддаагаас аврал ир гэж ярьдаг. Олон ургалж зарим нэг ухаантай хүмүүс байна л да. Одоо жишээ нь чи олон ургалж үзлийг одоо жишээ нь мультикультурализм гэж буруу орчуулж байна гэж. Энэ чи мультикультурализм биш шүү дээ. Энэ чи плюрализм байхгүй гинэ. Плюрализм гэдгийг бид нэр мэднэ. Плюрализм гэж юу вэ гэдгийг мэднэ тий. Одоо жишээ нь би гэж байна. Би гэдэг бол single. Өөрөөр хэлбэл ганц тоон дээр байна тийм үү? Бид гэх юм бол одоо plural буюу олон тоон дээр байна. Тэгэхээр чин pluralism гэдэг нь юу вэ гэхээр чин олонч, хамт олонч, нийтч одоо тиймэрхүү нийтч хүнийг хэлж байгаа юм. Би яагаад энийг мультикультурализм гэдэг вэ? Энэ бол үнэхээр мультикультурализм мөн өөрөөр хэлбэл pluralism гэдэг нь болохоор одоо жишээ нь янз бүрийн яс үнсээр ялгуурлан гадуурахгүй гэдгээс гадна шашин суртлаар бас гадуурхгүй гэсэн үзэл юм аа. Би одоо шуудхан хэлэхэд pluralism гэдэг бол гадны ямар нэгэн цагаач орж ирчээд бидэнд юу хийх, хэрхэн амьдрахыг заахыг хэлж байгаа. Pluralism гэдэг нь болохоор гадны ямар нэгэн тийм этгээд орж ирээд бидний соёлыг үл хүндлээд тэгээд өөрийн соёлоо өөрийн одоо жишээ жижигхэн вант улсаа бидний газар нутаг дээр байгуулахыг хэлж байгаа юм.
Тэгээд энэ Европод ч тийм плюралист байгаад тийм төвчээртэй тийм одоо нийтж байгаад энэ гадны баахан одоо чинь хог шарыг улсдаа оруулаад тэгээд одоо өөрсдөө тэр юугаа зовлонгоо эдэлж байна тийм үү. За тийм. Тэгэхээр чинь энэ плюрализм буюу мультикультурализм гэдэг чинь өөрөөр хэлбэл нэг юм. Тэгээд би тэр плюрализм гэдгийг монголчууд мэддэг гэж хэлсэн. Тэгээд тийм плюрализм буюу тийм олон нийтч үзэлтэй хүнийг болохоор бид нөгөө пролетар гэдэг шүү дээ. Пролетар. Одоо тэр олныг тийм одоо жишээ нь юу гэх юм бэ? Хайхарсан хүн. Пролетар. Тэгээд пролетар нь болохоор одоо тийм коммунизмын үед байсан. Тэгээд пролетарыг заримдаа бид нэр доромжилдог шүү дээ. Люмпен пролетар гэж тийм. За тий анхаарал тавьсанд баярлалаа.